За ингээ сайн байцгаана уу. Овоо таарх буюу овоо сүйдрвчээ барьлаа. Тэгээд хэлбэр хэмжээ янзын боллоо. Ер нь бол наадмын асрыг орлохоос бараг болцсон байна. Тэгээд татлага эднэр бол янзын. За эхнээс нь тайлбарлая. За одоо жишээ нь сүйдрвчний гол багныг болохоор ийм хоёр уяагаар хоёр тийш нь татхаар салхинд найхахгүй батбөх чанар нэмэгддэг байгаа. Тэгээд энэ загварыг бол 2 жилийн хугацаанд туршаад Монголын салхи шуурга, бороо цас бүх юм дээр энэ загварыг бол одоо ээжтэйгээ цог нийлж аваад тэг ингээд туршсан байгаа. За энэ үндсэн багны эднэр бол үнэхээр супер. Зүгээр энэ бол хэр варгийн салхи шуурганд бол хугараад унчхааргүй цэвэр төмрөн ийм баг нь байгаа. Тэгээ гадуур нь болохоор powder coat нь буюу одоо будгийг хатаасан юм будгаар ингэж тусгай технологиор өрцсөн учраас хоорондоо хавирсан ч будаг нь бол урсч орохооргүй болсон байгаа. Тэгээд үндсэн баталгууд бол мэдээж юм гурвалжин чангалуураар чангалсан байгаа. За тэгээ хамгийн гоё нь болохоор үндсэн багнаас энэ хажуугийн татлага ингэж орж ирсэн баг. Ингэж татчих орж ирсэн баг. Тэгэхээр яг уу ихээр нэг газар руу хоёулангийн татхаар яаж байгаа вэ гэхээр тэнцвэр бол бүр маш сайн болсон байна. Тэгээ н уртлын эцэг дээр болохоор энэ хоёр багныг метр 80-тай хоёр багныг ингээ оруулаад өгөхөр яаж байгаа вэ гэхээр доогуур нь хүмүүс чөлөөтэй орж гарна. Одоо жишээ нь би метр 80-тай хүн тонгоохгүйгээр ингээ ороод гарчиж байгаа. Тэгээд энэ маань одоо их давуу тал болсон байгаа. За ингээд татлагын энэ дээдлийн хэсгүүд дээр бол eyelet гэж ярьдаг. Энэ eyelet-ийг өргөстэй eyelet-ийг оруулж өгсөн учраас энэ нэлээд бат бөх болсон. За мэдээж энэ уяаг бол Монгол уяагаараа тоон тушаад ингээд татсан байгаа. За энэ бол яг үндсэндээ бол ийм асар хэлбэрлүү яаж ашиглах вэ гэдгийг ингээд одоо ингэж шийдлэр. Эн чинь бол 4-5 янзаар ингээд ашиглаж болохоор байгаа. Энэ бол асар шийдлэр нь явсан байгаа. Одоо яг хөдөлж авч байгаа хүмүүс бол яг ийм баг нь 4 ширхэг нэмэгдэхээр яаж байгаа вэ гэхээр яг энэ загвараараа цааталт нь дахиад 2 баг нь босхоор яаж байгаа вэ гэхээр нааш цаашаа орж харахад хэлбэр болчихж байгаа. Дээрээс нь яг энэ эм хэлбрээрээ ингээд засчгаар салхи шуурганд маш төсвөртэй болж байгаа. Дэрвэдх нь маш бага болж байгаа. За үндсэн лого болохоор энд орж ирсэн байгаа. Энэ бол яг үндсэн хөлбөр дээр бол яг энэ голд орж ирнэ. Би нэг эсгүүрийг энэ голоор даавуу орж ирнэ гэж бодоод энэ логог нь энд л гаргацсан. Одоо яг бод хөлбөр дээр лого энд орж ирнэ. Овоо тарп буюу овоо сүйдрвч гэж нэрлэж байгаа. За тэгээд материалын хувьд болохоор дотор нь орж үзье. Энэ материал нь болохоор black inner буюу ийм тусгай зориултын ийм хар өнгийн дүрхлэхийг дотор нь хийж өгсөн байгаа. Энэ хар өнгийн дүрхлэх нь бол ямар учиртай вэ гэхээр нарны хүчтэй халалтыг өөр дээрээ шингээгээд одоо зулаа дээрээс толгой дээрээс халахаас хамгаалж өгсөн юм шинэ технологи байгаа. За энэ бол энэ даавыг бол тусгайлан зориулж хийлгсэн байгаа. За тэгээд мэдээж энэ оёдлыг уцыг хамгаалсан юм наалтыг оруулж өгсөн байгаа. Энэ наалт нь өөрөө ус нэвтрүүлэхгүйгээс гадна тухайн таталтанд тухайн даавыг бас хамгаалж өгдөгөөр онцлог байгаа. За тэгээд энд бас давхар ийм хүк дэгээ оруулж өгсөн. Энэ хоёр дэгээ яаж байгаа вэ гэхээр нөгөө талдаа бас яг ийм дэгээ байгаа. Энэ дэгээнээс уяа татаад энэ голоор болохоор гоё чимэглэлийн гэрлүүдийг зүүж болно гэсэн үг. За одоо энд харагдаж байна. Энэ харагдаж байна тийм ээ. За тэгээд энэ тал муу адил ялгаагүй хийсэн байгаа. За дээд уяаг бол яг яаж оруулж уях вэ гэдэг аргачлалыг бол би бол хүмүүс заагаад өгчнө. За тэгээ багны хувьд бол ийм хангалттай сайхан ийм бүдүүн баг нь учраас хэр варгийн салхинд бол унахааргүй байгаа. За энэ хажуугаас нь харъя. За энэ болохоор шууд налуулж татах байдлаар ингэж нөгөө талыг нь татсан байна. За энэ бол яаж байгаа вэ гэхээр өмнө талаас одоо маш их нар тусах ч юм уу тэр тохиолдолд яах вэ гэхээр энэ байдлаар засдаг байгаа. За мэдээж жижиг майхантай хүмүүс бол энэ тарфныхаа доор майхнаа засаад тэгээд давхар үндсэн гал молоо төлөөд ингээд гой тоглох боломжтой. За тэгээд энэ шийдэл маань болохоор энэ одоо хэмжээс маань болохоор 6 метрийг харьцах нь 5 метрийн хэмжээтэй байгаа. Тэгэхээр хангалттай том орон зайг бол энэ тарп бол бий болгож байгаа маа. За тэгээд